хамгийн гол харж байгаа хүмүүс шүү. Аха. За 1 2 3. За бид хоёр өнөөдөр айгүй сонирхолтой бичлэг хийх гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр яг одоо TikTok дээр нэлээд тренд болоод байгаа my type of makeup, my type of outfit гэд нэг тийм трендүүд яваад байгаа шүү дээ. Тэрийг бид хоёр туршиж үзэхээр шийдсэн байгаа. Тэгээ өнөөдөр бид хоёр өөрчлөгдөхөөр сууж байна. Yes. За тэгээ минийх болохоор энэ байна. Харагдчих юм уу? Ийм болж болов. За зургийг нь оруулчихвал яа тий. Тэмдэл тий. Ийм болж үзүүлэе гэж үл ер нь бол бодож байна. Тэгээ би тэгтээ үсийг нь бол ер нь ингэж янзлж чадахгүй. Номигийн туслалцаагаар л ингэж янзлах байх гэж бодож байна. Хичээе. За одоо чинийхийг үзье. Минийх болохоор энэ штэ. Энэ. Яа, Cat's Eye, Megan. За энэ дэр ингээд зураг оруулчвал бүр илүү тод харагдах бах тий. За нэг ийм амар хар мартай, жоохон хар өнгө оруулсан байвал зүгээр юм байна гэж бодсон. Аха. Бид хоёр биш тий. Нэг юмар амар адилхан байсан заяо. Урд өмнө Юугаараа хөмсөг. Тод хөмсгтөнгүүт. Амар тод хөмсгтэй заяо. Бид нэг өмнөх зурнуудаа ингээд харуулсан байхгүй юу би. Тэгсэн чинь бүр амар том хөмсгт, том нэг өтгөн хөмсгтэй, урт хөмсгтэй, том хөмсгтэй. За Зургийг харах уу? За яг хөмсгний хэсгийг л оруулъя. Хөмсгний хэлбэр яаж гарах уу гэдэг ч юм амар чухал юу. Тий, хөмсгний мөнгө, хөмсг одоо яг ямар байх уу, гэдэгс амар чухал юм лээ. Хүн болгоны нүүр дагаад одоо эсвэл трендээ дагаад ч юм өмсгүүд гэж бодож болохгүй. Тий, яг үнэ. Тэр дулмаа гоё хөмсгтэй харагдчихлаа. Би тэрэн шиг болно гэх юм бол худлаа юм лээ. Тэрийг царайндаа тааруулах хэрэгтэй юм лээ дээ. Үнэ, юу үнэн тэр үнэн. Би тэрстэй амар хөмсгтэйсэн. За яг ярилцж байгаа зураг оруулахыг үгүй шийдээ. Би яг анх энэ Rose-гийн альбом гарч ирэхэд л энэ мейкапыг хараад энийг туршиж үзье гэсэн гэд бодоо яваад байсан. Үсэнд ихтэй амар хөөрхөн тий. Амар гоё харагддаг шүү. Би тэгээ бас үсээ тайруулъя гэж бодоод тийм жижигхэн болгоё гэж бодож байсан. За үсээ жижигхэн болгочоор нэг сар гоё юм аа. Тэгэл уйдаал яаж ч янзалж болохгүй үсээ яаж ургуулах уу гэд стресстэй учраас бас тайруулаг байгаа. Би бол одоо Меган ихчгээ болох гээд тайруулсан байгаа. Меган ихчвшэлтэй, Меган дүүшигээ. Заддаг шиг. Меган 19-тэй. Тийм. За бид хоёр ер нь бол одоо ингээд нүдэ бодчихлаа. Тэгээ одоо үлдсэн юмнуудаа хэд нүдэ бодоход амар юм ярихгүй хоорондоо чимээг суугаад байдаг болохоор бичлэг хийгээг байгаа шүү. За плаша ер нь бол угаасаа нэлийн тавьдаг юм байлээ. Плаша нэлийн тавьцгаая. За ямар тач бид хоёр үсээ янзлчээ. Үсээ янзлаад тэгээ хувцас өмсгөхөө алдаад одоо яг иймэрхүү лук бүрдүүлэх гэж байгаа гэдгийг харуулъя. Окей. За. За одоо та бүхэнд маш гоё зүйл харуулах гэж байна. Та бүхэн хамгийн анх удаа харж байгаа хүмүүс шүү. Аха. За 1 2 3 Чолктой болсон. Манай Меганы дуурайх гад юм чолк тайруулсан. яа. Зөгч нь та нар комент хэсэгт бичээрэй. Ямар харагдаж байна, яаж нээж ийн. Тэг нүд мөдөж гэсэн ер нь бодоод дууссан. Бид ер нь бол бодоод дууссан. Одоо үсээ янзлах чинь. Үсээ янзлал тэгэл хувцас өмсцгөө бүгдээрээ. Минийх ч гайг бах уу, тайрмал юм шиг царайлах учраас гэх юм уу гэх юм. Манай хүн бол тэгэл ард нь боочдөг л хэлгүүдээ тий. Харин тийм л харагдал байсан л та өгнө. Бичүүл ингээл ер нь болж байгаа юм шүү дээ андуудаа. Тийм шүү. Гэл хүснийг бол Энэ талаас нь жоох оруулж ирээд хөвтэй болчих юм шүү баг. Тийм ээ тий. Идэл нь юу ч хөө. Тинажист юу ч гэн. Би юу ч гэсэн эрзэн дэдэг. Үс чинь бараан л болохоос ер нь бол төгцөн л энэ. За ер нь миний үс болчлоо дөө. Ингээл ард нэг боогол дуус. Энэ хэрвээ биш үү ингээд та эдийн үсийн маань ингээд чолксон зогч ин шулуун үс чин зогч ин гэх юм бол би шулуун юм хэлэх гэж байгаа тий. Тийм болохоор зогч ин үү ямар харагдаж ин гэдгийг
Зээрээ. Дандаа л буржир үстэйл явлаа нэрээ. Гэтэ ингээд чоолог тавьсан чинь яг хэд хоноод тасгалах л та. Одоо л жоохон тасахгүй байгаа. Хувцсны хувьд бид хоёр бол яг TikTok-оос my outfit гэж хайгаад тэгээд гарч ирсэн нэг нь одоо өмсөж байгаа. Ер нь бол яг л байнга л гарч ирээд байсан л та нэг хувцтай. Тий. Яг нэг тиймэрхүү стил хадгалсан байсан. За минийх бол за дууг нь авахгүй копирайт. За минийх бол нэг иймэрхүү ийм нилээн жоохон минийх одоо нэг иймэрхүү юу гэх юм бэ? Тийм сул жоохон эрэгтэй томбой маягийн ийм хувцснууд гарч ирсэн. Тэгээд бас иймэрхүү чад ирсэн. Иймэрхүү хувцснууд ер нь бол гарч ирсэн. Би бол яг ерөнхийдөө иймэрхүү сул хувц бол өмсдгүүлдэ яг ийм бүтэн бүх юм нь ийм байгийн хувц бол өмсдгүү. Тэгээд нэлээ эрэгтэйлэг харагдах юм ч өмсөдүүдийн зохвол бас байнга тэгж хувцлах юм билүү те. Минийх болохоор нэг иймэрхүү нэг эмгтээлэг жаахан ийм жоохон эмгтээлэг байх гад нэг иймэрхүү стилүүдээс иймэрхүү юмуд гарч ирээдсэн. Тэгээ одоо яг энтэй эднэрийн айл нэгэн тэнд гой төхөж очино гэж бодчихин. Очихыг хичээнэ. За би тэр хувцас өмсөж байна. Би өмдөө өмсчлөө. Манай нэмэнд юбка өмсөж байна. Шал хоёр өөр хүн шиг л харагдах нь тий. Би тэр нэг тийм хоёр өөр эстетиктэй найзууд байх үед тэгээд нэг тийм хөрийг хийжсэн баг тэр хэлээ баг энэ хувцастайгаа юм баг тохиромжтой байсан юм шүү те. За одоо энэ дээр нэмэлт юмнуудаа зүүн. Би бэнт шиг харагдах хаа. Нүр өөр харагдаад байна те. Чи бол гоё эмхтэлэг харагдчих. За би зангаа хаяалаа. Би яг нэг бэнт шиг л өсвөр насны бэнт шиг л харагдчих. Гоё л шүү. Гэтэ цамц яагаад ингэж нөгөө талтай үед юм бол тэ ингэж товчлдог юм. Тэр жоохон ядаргаатай юм тий. Бүгдийн товчлох юм байна. Эндээ л. Энийг ингээд дотор нь хийвэл зүгээр юм байна да. Тэрхий уртыг. Яа хөөрхөн царайтай залар шиг л шүү. Энийг зүйтэй. Чич буруу үнээрэл юм зүйлэх гэдэг юм да. Йоо би ятаа. За нөхөр хайсаас. Манай нэмээгоор зингээгээ зингдуулмаар байл доор комент үлдээгээрэй. Энэ харалта энэс л яаж зангидах юм? Янзын тасархай. За үсэн яслах. Хөө юм шиг Болцсон уу чи? ер нь баг болж шүү. Одоо аксессуар энтрээ зүгээд тэгээд тамц өмсөд болохоор арай чиггүй хаа. Мэдээ арай хөөрхөн байна. Ингээд өмсвөл яаж юм? Болж байна. Хөөрхөн байна. Болохоор нь Болохоор нэг тийм нэг Барби шиг л харагдчихэв. Нэг Брэдс илүү Братс ч илүү нэг тийм хүүхэлтэй байдаг штеп. Тэрний нэг дөрүүд шиг л харагдаад ахаа нэг гой хувцнууд өмсөд байдаг штеп. Гэтэ юп мөвхтэй л байдаг л та. Гэтэ яг нэг тийм Барби шиг л харагдчихэв. за тэгээд нэг иймэрхүү болсон байна. Хөөрхөн байна. Таалагдж ивэл комент хийсэй. Бичээрэй. Окей, бичнэ. Окей. Одоо би яг бүжиглэж байгаа юм шиг санагдаад байна. Таны бүжиглэж. Ингээд хөлөө гаргаад ирэл тээ. Гоё юм, хайр гоё. Яас. Хатагшаалс бухаална. За одоо манай нэмээ маань ийм байж байгаад ийм болж өөрчлөгдсөн байна. Тэрээр маш их өөрчлөгдсөн байна. Тэгээ та нар яа янзын харагчтэй. За манай хөөрхөн мэдэл нэмээ маань өнөөдөр өмссөн. Үгүй. Хөрхөн мэдэл гэхгүй шүү. За нэг юм. Одоо гутлаа өмсчил бүр гоё болно. Гоё зураг. Амьсаа харуулчих. Амьс нь ийм урт. Тэгээд нөгөө нэг төрөйтэй өсгөх тоглоом өмсөх юм. За.
Хэрвээ би зүгээр энэ цамцсан дээр өмсөд юугаа өмссөн байсан бол нөгөө нэг пүүз өмссөн байсан бол ий гэж явах байсан л хаал та. Одоо гол нь ийм болохоор өмнөх энэ маань яриад юм би. Yes. Би юм яриад. За бүтээр гэхдээ амар хангалттай өөрчлөгдөж чадсан бах уу? Тийм Хөөрхөн өөрчлөгдсөн байна. Сая бичлэгнээсээ жоохон үзээд бас гайхлаа. Ийм болж болох юм байна тий. Хаяа ийм байх. Тэгсэн чинь өөр тийм стилтэй болчихлоо энэ хоёул тий амар таалагдаад. Болно шүү дээ. Гэхдээ хүн ингээд харин нөгөө түрүү нүүр бодож байхдаа яриадсан чинь нөгөө уйддаг гэдэг чинь тэр шиг ингээд бас солиод байвал бас гоё л. Гол нь өөрөө нөгөө өөрчлөлтөнд нөгөө бэлэн байдаг хүмүүст бол амар гоё байх хаа. Нөгөө өөрчлөлтөнд бэлэн бос хүмүүс байдаг шүү дээ. Жишээлбэл би ч юм уу тий. Би ч юм уу тий. Тийм хүмүүс бол жоохон хэцүү л байх. Гэхдээ өөрчлөлтөх дуртай хүмүүст бол ингэж янз хувцлаад байвал хөрхөн л юм байна. Надад ч гэсэн таалагдлаа өнөөдөр. Өнөөдөр хүүхдүүд одоо бас 9 сарын 1-нд одоо хичээл сургуульд орно шүү дээ. Тэгэхээр бас тааlag гоё. Тийм солиод үзээрэй. Тийм. Энэ бол яг нэг тийм оюутан стил байж болохоор л юм байна. Тийм ийм хөрхөн оюутан сурагч нар өмсгөд бол Тийм. бит хоёрын Тийм болохоор юм байна. болохоор Тийм байна. За би бас оюутан байсан бол ингэж хуцлаад байна. Гоё л юм байна. Хөөрхөн мөрхөн царай мараатай тийм. За. Хоёртой хамт байсан. Битэртэй хамт байсан баярлаа. Дараагийн бичлэг удахгүй орох болно. Баярлалаа. Лайк, subscribe дараарай.